Бидний сургаалаар бол Петрийг эзэн томилсон. Паблам бол Петрийн залгамжлагч, газар дээрх эзний төлөөлөгч. Тиймээс Папл хамыг сонсох нь эзэнд дуулууртай байгаа хэрэг. Гэхдээ ингэж үзэх нь үнэхээр зөв үү? Энэ зөв үү? Эзэн Есүс Петрийг томилсон. Бурхны үг үүнийг нотолдог. Эзэн Есүс ингэж хэлсэн. Йоханны хүү Симоно чи намайг хайрладаг уу? Миний хоныг тэжээ. Эзэн Есүс Петрт Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөн ч Петрийн дараах Папл хамуудыг Бурхан томилсон гэж эзэн Есүс хязгаарч гэрчлээгүй. Ариун сүнс гэрчлээгүй. Энэ Папл хамууд бүгд Бурханаар тогтоогдсон гэдэг ч ариун сүнсний ажилтай гэсэн нотлогоог бид тэднээс хараагүй. Үүнийг нотлох бодит амийн туршлагач тэдэнд байхгүй. Иймээс тэднийг Бурхан томилсон гэдэгт итгэхэд хэцүү. Католик сүмийн бүх Папл хамыг Бурхан тогтоосон юм бол өнөөгийн католик сүм яагаад ийм харанхуй байна вэ? Яагаад бид ариун сүнсний ажлыг харахгүй байна вэ? Энэ нь бодит баримт биш үү? Мөн л доо. Католик сүм улам харанхуй, улам доройтмол болсоор байгаа. Санвартнууд байр суурь ашиг сонирхлынхоо төлөө хоорондоо тэмцэлдэж, хамбал амнаар эрх мэдлийн төлөө тэмцдэг. Эзний бошгийг хинч мөрддөггүй, гим нүгэл нь улам ноцтой болж. Католик сүм хулгайчдын үүр болсон. Энэ бол миний нүдэрээ харсан бодит байдал. Тийм ээ. Танай сүм маш харанхуй, доройтмол байгаа нь Папл хамтай чинь шууд холбоотой биш үү? Папл хам сүмийг ийм байдалд хүргэсэн. Тэр та нарыг үнэхээр нүглээс аварч чадах уу? Тэр талаар бодож үзэж байв уу? Би тэрийг огт бодож байгаагүй. Папл хам Бурхныг төлөөлж чадна гэж та боддог. Папл хам таныг 3 өрөө дэлсхийг зөвшөөрсөн байхад яагаад илсээгүй юм бэ? Та Папл хамыг эсэргүүцэж байгаа юм биш үү? 3 өрөө дэлсэх тухайд та Бурханд дуулууртай байна уу? Папл хамд дуулууртай байна уу? Папл хам таныг очоод илсгэсэн. Бурхан тэрийг зөвшөөрнө гэж та бодож байна уу? Бурхан мэдээж зөвшөөрөхгүй. Танай Папл хам 3 өрөөрөө та нарыг замчилж, та нарыг намд сатаанд өгч байна. Тийм шүү. Папл хамын үйлдэл эзэн Есүсийн хүсэлтэй нийцж байна уу? Тэр эзэн Есүсээс урвж байгаа биш үү? Миний хэлсэн бүхэн бодит байдалтай нийцнэ. Надад Папл хамыг шүүж яллах хүсэл алга. Та нар католик шашны замбраагүй байдал харанхуйг харж чадахч Папл хамыг ялган таньж чадаагүй байна. Та нар Папл хамыг шүдэж бүр Бурхан шиг эзэн Есүстэй энэ тэнцүү мэт үдсээр байна. Энэ нь Бурханы хүсэлд нийцэх үү? Та нар хүнийг шүтэж дагаж байна. Та нар Папл хамыг ингэж сонсож дуулууртай дагдаг болохоор эзнийг угтан авч чадах хэсгийг хэлэхэд хэцүү юм. Гол нь та нар Папл хамыг ялган таниагүй түүнд үргэлж хянуулдаг. Хэрвээ та нар сэхэрхээс татгалзвал Папл хамын гарт зүйл дуусах магадлалтай. Тэгвэл та нар энэ амьдралдаа эзнийг угтах бодлоо орхиж болно шүү. Тийм шүү. Таны зөв. Би католик сүмд илснээсээ хойш Папл хамыг шүтсээр ирсэн. Өдийг хүртэл Папл хамын талаар огт ойлгоогүй юм байна. Бурхан талархах. Төгс хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая. Тэгье. Би уншия. Тэг. Энэ. Дэлхий дээр хид хідэн томоохон шашин бий. Эдгээр нь тус бүрдээ өөрийн тэргүүн буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон бүс нутгуудад тархсан байдаг. Томч вэ, жижигч вэ, бараг улс орон бүр дотроо хид хідэн шашны урсгалтай байдаг. Гэвч дэлхийн ертөнцийн хичнээн шашин шүтлэг байлаа гэсэн. Орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэг вэ.
Өөрөөр хэлбэл шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрлөختнийг залж чиглүүлдэггүй. Харин Тэнгэр газар бүх зүйлийг төдийгүй хүн төрлөختнийг бүтээсэн бүтээгч бүх хүн төрлөختнийг удирддаг. Энэ бол баримт юм. Амен. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хичнээн агуу байсан ч бүгд бүтээгчийн эрх мэдэлд оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрлөختний хөгжил, нийгмийн дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд Тийм ээ. энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүн бол тухайн шашныхаа удирдагч төдийл бөгөөд бурхныг төлөөлж чадахгүй. Тэнгэр газар бүх зүйлийг бүтээсэн нэг ч төлөөлж чадахгүй. Шашны тэргүүн бүхэл шашин доторх бүх хүнийг удирдах чаддаг боловч Тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй бөгөөд энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Тийм ээ. Амен. Шашны тэргүүн бол зүгээр л удирдагч бөгөөд бурхантай бүтээгчтэй энэ зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрлөختнийг бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай бурханы эрх мэдэлд ор эргэн очих болно. Энэ нь гарцаагүй. Амен. Амен. Бурхан талархая. Бурхан бол бүтээгч, хамгийн дээд цор ганц. Бурхан Тэнгэр газар бүх зүйлийг бүтээсэн. Бүх хүн төрлөختнийг дэмжиж залж чиглүүлдэг. Бурхан л үннийг илэрхийлж, хүн төрлөختнийг золин аварч, биднийг нүглээс аварч, Тэнгэрийн хаанчлалд оруулж чадна. Амен. Бурхан бол шүтвэс зохистой цор ганц нэгэн. Амен. Хүний байр суурь нэр хүнд хичнээн өндөр байсан ч тэд ердөөл Бурханы доорх бүтээгдсэн зүйл. Тэд сатааны завхралд өртсөн, нүгэлд амьдардаг, Бурханыг төлөөлөхөд зохисгүй. Үнэн. Төгс хүчит Бурханы үгээс дахиад 2 хэсгийг уншицгаая. Тэгье. 563 дугаар хуудас. Би ч бас уншмаар байна. За тэг. Маа, эндээс. За. Хүн үргэлжид харанхуй нөлөөний нөмрөг дор сатааны нөлөөнд хүлэгдэн мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Сатааны бүх үйлдэл үйл хэрэг хүнээс харагддаг. Одоо хүний бүх үйлдэл үйл хэрэг бол сатааны илэрхийлэл юм. Иймд бурхныг төлөөлж чадахгүй. Хүн сатааны биелэл бөгөөд хүний зан чанар бурхны зан чанарыг төлөөлж чаддаггүй. Зарим хүн сайн зан ааштай байдаг. Бурхан тэдний зан аашаар дамжуулан баг зэрэг ажиллаж болох ба тэдний хийдэг ажлыг ариун сүнс чиглүүлж байдаг. Гэсэн ч түүний зан чанар бурхныг төлөөлж чадахгүй. Тэдэн дээр бурхны хийдэг ажил бол аль хэдийн дотор нь байгаа зүйл дээр л ажиллаж өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн эрен үеүүдийн эш үзүүлэгчид ч бай, бурхны ашигласан хүмүүс ч бай, хэнч бурхныг шууд төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон бурхны хайр, зовлонг тавьчих хүсэл, зөвхт байдал, хүлцэнгүй, даруй, нуугдмал байдал бурхныг шууд төлөөлдөг. Учир нь тэр ирэх үедээ нүгэл туг чанаргүй байсан ба сатааны төлөвшлийг олж авалгүйгээр бурхнаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлд бие махбодын төрхтэй болохоос биш, нүглийг төлөөлдөггүй. Тиймээс цовдлолоор дамжуулан цовдлын мөчийг нь оролцуулаад ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд бурхныг шууд төлөөлдөг юм. Нүгэлт уг чанартай ямар ч хүн бурхныг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад Есүсийн жишээ хангалттай юм. Өөрөөр хэлбэл нүгэл бурхныг төлөөлдөггүй. Бурхан бол нүгэлгүй. Хүнд ариун сүнсний хийсэн ажлыг ч гэсэн ариун сүнс чиглүүлсэн л гэж үзэж болохоос биш. Бурхны оронд хүн хийсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ хүний тухайд бол түүний нүгэлж, зан чанарч
Бурхныг төлөөлдөггүй. Амен. Амен. Бурхан талархъя. Төгс хүчит Бурханы үг маш тодорхой байна. Тийм ээ. Завхарсан хүмүүс Бурханыг төлөөлж чадахгүй. Пап лам ч гэсэн нүгэл үлддэг. Завхарсан хүн юм чинь яаж Бурханыг төлөөлж чадах юм бэ? Тийм ээ. Завхарсан хүнийг газар дээрх Бурханы төлөөлөгч гэж нэрлэж Пап ламд дуулууртай байханд Бурханд дуулууртай байгаа хэрэг гэж бодсноор бид Бурханыг доромжилж байгаа биш үү? Тэр нь эзэн Есүст нэр төдийл итгэж үнэн дээр Пап ламд итгэж захирагдж байгаа хэрэг. Тиймээс Бурханд итгэхдээ бид зөвхөн Бурханыг харж дагах ёстой. Ямар ч шашны удирдагч сүнслэг хүнийг харж шүтэж болохгүй. Ялангуяа эргэн ирсэн эзнийг угтах тухайд бол бид үнэхээр Бурханы үгийг дагаж Бурханы дуу хоолойг сонсохоор ирж хайж Бурханы мөрийг дагах хэрэгтэй. Амен. Тэгхэн л Бурханыг үнэхээр дагаж байгаа хэрэг. Амен. Илчлэлд зөгнснөөр тэд бол хургийг хаашаач явсан дагдаг хүмүүс юм. Амен. Амен. Би олон 10 жил Бурханд итгэсэн чи Пап ламыг шүтэж дагаж Папыг сонсох нь эзнийг сонсож байгаа хэрэг гэж бодож байсан болж таарлаа. Би Пап ламын эрх мэдлийн дөнгөнд амьдарч байж. Тийм шүү. Одоо төгс хүчит Бурханы үгийг уншсныхаа дараа би эзэн Есүс миний зүрх сэтгэлд огт зай эзлээгүй байсныг эцэст нь харлаа. Пап лам миний зүрх сэтгэл дэх эзний баярыг эзэлсэн байж. Тэр яаж эзэнд итгэх итгэл байх юм бэ? Тэр бол хүнийг шүтээнийг шүтэж байгаа хэрэг. Тэгэх нь үнэхээр аюултай. Тийм ээ. Азар та нар надад төгс хүчит Бурханы үгийг уншиж өгч намайг ухаан орууллаа. Бурхан талархъя. Бид Пап ламыг хэд их өргөмжилж Бурхан мэд шүтэж байж. Бид үнэхээр эзэнд гэмших хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тийм ээ. Төгс хүчит Бурхан үннийг илэрхийлж, үүнийг илчлээгүй бол бидний хинэн чинийг харахгүй байх байжээ. Тийм ээ. Манай нэг магтан дунд Пап лам бол үнэн нар бас Христийн төлөөлөгч гэдэг. Бид Бурханд итгэдэгч Бурханыг хойш тавьж Пап ламыг Бурхан шиг шүтдэг. Бид яаж муухайг байж чадваа? Эзэн Есүс хэрвээ сохроо удирдвал хоёулаа нүхэнд унана гэсэн л гайхах юмгүй. Сахил санваартнууд бидэнд үнэн замыг судлуулахгүй байснараа эзний эсрэг ажиллаж байгааг нь одоо би ойлголоо. Тийм ээ. Бид цаашид тэдэнд захирагдаж болохгүй. Зөв. Азар төгс хүчит Бурхан ирж үннийг илэрхийлснээр биднийг сэрээлээ. Тэгээгүү бол бид Пап лам, хам лам санваартнуудыг дагаад шууд тамруу явах байжээ. Төгс хүчит Бурханы үгийн ачаар бид сэрж чадлаа. Амен. Энэ бол бүхэлдээ төгс хүчит Бурханы аврал. Амен. Төгс хүчит Бурханд салах.